Сайн бацхан өрхөн мөндөд үзэгчдээ та бүхний энэ орон амар амгалан айлтгая Монголын үндэсний олон нийтийн телевизийн нийгмийн эдийн засаг бодлогын нэвтрүүлгийн албанаас үзэгч та бүхэндээ шууд үрдэг иргэдийн эргэцэн боловсролд нэвтрүүлэг эхэлж байна. Бид өнөөдөр шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн тухай ярилцахаар студидд зочноо урьж авчираад байна. Танд орой мэнд хүргэе. Сайн байна. За тэгээ зочноо танилцуулгаас өмнө үзэгч та бүхэндээ үргэлж амны алдаа зөөж гараа хариуцгаж хүн хоорондын зайгаа барьж явахыг олон нийтийн телевизийн уран бүтээлчдийн зүгээс уриалж байна. За ингээд зочноо та бүхэндээ танилцуулъя. Манай нэвтрүүлэг шууд явж байгаа. Үзэгч та бүхэн 72 70 тэг тавсан утсанд холбогдож бас нэвтрүүлгийн зочноос сонирхсан асуултанд хариулт авах боломжтой. Ингээд шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Отгон Жимэг. За баярлалаа. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр маш чухал зүйлийн тухай бас ярилцахаар иргэддээ бас одоо хууль эрх зүйн талаар бас мэдээлэл олгодог нэвтрүүлгээрээ шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн талаар бас үзэгчдэд мэдээлэл хүргэе гэж таныг бас онцолж урьж авчирсан байгаа. Тэгэхээр 2021 оны 3 дугаар сарын 1-ээс өдрөөс эхлэн үйлчилж байгаа одоо Монгол Улсын шүүхийн тухай хуулиар улсын дэд шүүхийн дэргэд шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн гэж байгуулна гэж юм заасан байгаа. Энэ хүрээлэн одоо ямар чиглэлээр ажиллах вэ? Үйл ажиллагааны талаар бас үзэгчдэд эхлээд бас ойлголтыг өгөхгүй тийм ээ танилцуулахгүй. За баярлалаа. Би зөвхөн мэдж байгаа. Ер нь бол шүүхийн хууль батлагдсан гэдгийг бол иргэн бүрэл мэдж байгаа. Яг хэрэгжсэн хугацаа нь болохоор сая энэ 21 оны 3 сарын 1-ээс эхэлж хэрэгжсэн. Шүүхийн хуулиар бол олон одоо шинжилгэлүүд хийгдсэн байгаа. Тэрний нэг нь энэ шүүхийн системд судалгааны одоо ажлаар хангах, за түүнчлэн сургалт зохион байгуулах, за түүнчлэн тодорхой мэдээллээр хангах энэ ажлыг бол цаашид одоо энэ хүрээлэн буюу шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн хийн шүү гэж ингээд заасан байгаа. Энэ бол ер нь өмнө нь бол ийм шүүхийн сургалтыг судалгааг хариуцсан ийм бие даасан томоохон ийм бүтцийг бол Монгол Улсад байгаагүй шинэлэг зохицуулт байж байгаа. Тэгээд одоо өнөөдөр иргэдтэй зориулаад одоо энэ шүүхийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхөр ирсэн байна. За тэр дундаа яг энэ хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх гэж ирлээ. Тэгэхээр та бас одоо яг энэ хүрээлэнгээ бас нэг танилцуулбал тийм ээ ямар бүтцтэй ажиллах гэж байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо нэг үйл ажиллагаа гэхлээр нэг сар гарны хугацаа болж байна гэж би зөвхөн мэдээлэл сонссон. Тэгээд та бас энэ талаараа танилцуулъя явуул бас эхний ямар ажлууд байж байна. Ер нь бол одоо аливаа төрийн бас байгуулах гэсэн ер нь бол одоо энэ орчин цагт бол тийм ээ бүх юм бол мэдээлэл дээр судалгаа суурь шинжилгээн дээр ингээд сорилдог болцсон тийм ээ. Аливаа юмыг баттай үндэслэлтэй ингээд явуулдаг болцсон байгаа. Тэгэхээр энд бол бас маш их ач холбогдол байгаа болов уу гэж харж байгаа юм байна. За. Тэгэхээр энэ судалгааны болон сургалтын энэ мэдээллийн хүрээлэн болвол дээд шүүхийн дэргэд байгуулагдахаар заасан байгаа. Тэгэхдээ дээд шүүхийн дэргэд байгуулагдж байгаа боловч энэ Монгол Улсын хэмжээнд нийт шүүхэд одоо энэ мэдээллээр хангах, судалгаагаар хангах энэ ажлыг хийх юм байгаа. Ер нь бол нийт шүүх бол нэг 116 шүүх байдаг шүү дээ. Тэгээд нөгөө дээд шүүх орж ирнэ. 117 шүүх байж байгаа. Тэн дотор ажиллаж байгаа одоо 500 хэдэн шүүгч нар байж байна. Энэ бүх хүмүүсийг бид нар судалгаагаар хангана, сургалт зохион байгуулах ажлыг хийх юм байгаа. За тэгээд энэ байгууллагын ажиллах журмыг бол бас хуулиар зохицуулсан байна л да. Энэ байгууллагын хүрээлэнгийн маань ажиллах журмыг улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн ерөнхий зөвлөлтөд саналын намаа зөвшөлдсөд батлана гэсний дагуу бол 6 сард бол журам маань батлагдсан. За яг эндээс үндэслэл одоо хүрээлэн маань байгуулагдаад одоо дөнгөж ажиллаж эхэлж байна. Гараагаа эхэлж тийм үйл ажиллагаа. Гараагаа эхэлж байна. Тэгэхээр би эндээс бас нэг зүйлийг онцолж хэлээ л да. Одоо шүүхийн сургалт судалгаа мэдээлэлгээ бас явж байгаа тийм. Тэгэхээр энэ мэдээлэл гэдэг бол бас маш чухал зүйл байгаа. Одоо иргэдтэй цаг тухайн үед нь одоо шүүхийн ямар шийдвэрүүд гарч ийн, юу болж ийн тийм. Хуулийн дээр ямар асуудлууд байж ийн, иргэд яаж ийн энэ 4 дахь засаглал бас энэ хэвлэл мэдээллийнх нь нэгдсэн шугамар мэдээлэл өгнө гэдэг үнэн бодит зөв мэдээллийг яг тухайн газраас нь одоо хангах нь бол маш зүйтэй. Тэгвэл одоо энэ орчин цаг үед бол сошиал ертөнцийн одоо Facebook янз бүрийн одоо тэнцвэргүй мэдээлүүд их явдаг болсон. Хүн алинд нь итгэх нь бол бас очир дутагдaltaй болсон байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгээ хууль хүчний байгуулагчсан юм дээр ингээд тусгаалan ажилтдаг. Тэгээ бас асуудлууд их гарч ирдэг. Тэгээ би энд бас мэдээлэл гэж байгааг бас хараад байна л да тийм. Энэ их зөв зүйтэй юм болов уу гэж бодож байна. Би яг зүгээр энэ мэдээллийг энэ өнцгөөс нь яриа гэж бодож байна л да. Юуны өмнө манай энэ нэвтрүүлэг маань одоо иргэдэд эрх зүйн боловсрол мэдээлэл өгөх одоо зорилготой нэвтрүүлэг байж байгаа. Тэгэхээр хүрээлэнгийн энэ мэдээлэх чиг үүргийн хүрээнд иргэдэд бид нар яг ямар мэдээлэл өгөх юм бэ гэдэг талаар одоо тодруулж хэлье. За, ер нь бол шүүхийн
үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг болвол иргэдэд түгээх энэ ажлыг бол шүүхийн ерөнхий зөвлөл үндсэн одоо чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлдэг. Тэр дотроос нь тодорхой одоо чиг үүргийг ярих юм бол шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгээд олон нийтэд хүргэх энэ ажлыг бол цаашид хүрээлэн хийхээр хууль зааж өгсөн байж байгаа. За энэ ажлыг одоо тодруулж хэлэх юм бол та бүхэн одоо мэдж байгаа шүүхийн шийдвэр гэдэг маань одоо хуулийн нарийн одоо төвхтэй хэллэгтэй тий олон улс баримтч байгаа шүү дээ. Тий энэ баримт чи хуульч биш одоо хүн уншихаар одоо ямар ойлголт авах уу гэдг нь бас их сонин тийм ээ. Энгийн иргэн тийм ээ. Энгийн иргэн. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах нэг арга зам нь өөрөө шүүхээс гарч байгаа тэр бүтээгдэхүүн байна шүү дээ. Шүүхийн шийдвэрүүдийг иргэдэд ойлгох тэр асуудлыг одоо хялбарчлах асуудал байдаг юм байна л да. Тэгээ улс орнууд бол энэ дээр бол үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байдаг юм байна. Тухайлбал Австрали, Хонконгийн энэ шүүхүүдэд бол ерөөсөө шүүхийн шийдвэр одоо 1-2 хуудсанд багтаагаад одоо хуулийн нарийн төвөгтөө нөгөө заалт хэллэг байхгүй. Их ойлгомжтой байдлаар ингэж одоо хүргэдэг ийм практик байна. А манай Монгол улсын сайн батлагчийн шүүхийн тухай хуулинд бол яг энэ зохицуулт орж ирсэн байж байгаа. Шүүхийн шийдвэрүүдийг хураангуулад энгийн болгоод иргэдэд бол таниулах ажлыг хийн шүү гэд энэ ажлыг бол хүрээлэн хийх юм байна. Тэгэд энэ одоо чиг үүргийн хүрээнд бид нар юу гэж бодож байна гэхээр шүүх өөрөө ил тод харьцангуй нээлттэй энэ байдал нь бол сайжрах юм байна гэж одоо үзэж байгаа. За баярлалаа. Манай нэвтрүүлэг шууд явж байгаа. Иргэд хүн иргэдийн эргэцүүн боловсрол шууд нэвтрүүлгийн 7012 70 тагс утсанд холбогдож нэвтрүүлгийн зочин шүүхийн сургалт судалгаа мэдээллийн өрөөлөнгийн захирал Отхон Чимгээс санагсан асуултанд хариулт авах боломжтой. За үзэгчтэй холбогдъё байна уу? Байна уу? Сайн байна уу та? Танд орой мэнд өргөе. Та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. За баярлалаа. За тийм нэг одоо яг иймэрхүү ингээд сургалт судалгаа ийм явуулж байгаа баяртай байна та. Тэгэд нэг маасаар биш дээ. Одоо ард түмний дунд нэгэн нэр хүнтэй ингээд алдсан шахан байгаа та тэрийг бас надаас хамт нэг байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд одоо яг зүйн тав дээр ямар сургалт явах хамгийн гол нь одоо хүний явц этик гэж юм байдаг. Тийм тэр талын хамтлаг одоо яаж ёсцойгоо тэгээд их тиймэрхүү алдаанууд гаргадаг штэ тий. Ард түмнүүд бол бас ерөнхийдөө мэдчил байгаа. Ямар шүү хандлагатай, ямар шүү байдалтай байгаагаа бас ерөнхийдөө мэдчихэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ ёс зүйн тал дээр бас анхааруул яасан юм бэ? Хамгийн гол нь тэгээд энэ яг цагдаа нарын талаар яг би зүгээр тусгад дурдчих. Ёс зүйн нэгэн тааруулсан байдаг. Их олон жилийн өмнөөс ер нь ийм улбаас байна штэ. Энэ дээр яагаад анхаарахгүй болоо? Бусгай ёсоор сургалтын дээр энэ дээрээ бол төсвөө анхааруул яасан бэ? Үнтэй харьцах харьцаа, хаандлага эдгээр дээр анхааруул яасан бэ гэж ам саймаар байна. За баярлалаа танд. Бас санал хэлж чинь тийм ээ энэ иргэний санал бол. Нэг тодруулж бас таны асуултанд хариулж болохоор байна. Яагаад гэвэл ёс зүй гэдэг чинь шүүгчийн одоо өөрөө бие авч явах байдлаас эхлээд мэдлэг, мэрэгжил одоо түүнийг хуулийн хэрэглээний асуудалтай мэрэгжлийн асуудал бас байдаг л да. Тэгэхээр энэний цаана өөрөө юу гэж ямар асуудал урган гарч байдаг гэхээр сургалтын асуудал байдаг. За энэ шүүгчийн сургалтыг цаашид энэ шинэ хуулийн дагуу бол шүүхийн энэ сургалт судалгаа мэдээллийн хөрөнгөлийг эрхлэх юм байна. Өмнө нь бол энэ шүүгчийн сургалтыг шүүхийн ерхий зөвлөлөөр эрхэлжсэн шүү дээ. Хууль батлагдахаас өмнө бол тэгэхээр энэ хуульд бол шинэ зохицуулалт орж ирсэн. Яг энэ шүүгчийг сургах, мэрэгшүүлэх, дадлагжуулах, за тэр мэдлэг мэрэгжлийн дээшлүүлэх тал дээр за аливаа сургалтыг бол одоо янз бүрийн хөтөлбөрөөр явуулахаас илүүтэй сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хороо гэж байгуулагдах юм байна. Хүрээлэнгийн манд иргэд. За энэ хороо бол ерөөсөө шүүгчд хийгдэх, заагдах сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулна гэж байгаа. Тэгэхээр бол нэлээд бол шүүлтүртэй байгаа. Одоо шүүгч нарт ямар мэдлэг мэрэгчил юу олох вэ гэдгийг бол энэ хороо бол шийдэх юм байна. Сургалтын хөтөлбөрөө боловсруулад. За энэ хороо бол бүрэлдэхүүний хувьд бол юу юунаас төлөөлөл бүрдэх ёстой гэдэг хууль бас заасан байна л да. Тухайлбал шүүгч нарын одоо анхан давах хялтын шатны шүүгч нараас бүрдэнэ. Түүнээс гадна нөгөө хууль зүйн
одоо хууль зүйн дотоод хэргийн яамны төлөөсөөс бүрдэн, шүүхийн ерхий зөвлөлийн төлөөлөөс бүрдэн, заатаг нэг эрдэмтэн судлаачдын мань төлөөлөөс бүрдэн энэ одоо хорооны бүрэлдэхүүн хуралдаад хилцээд шүүгч нарт ер нь ёс зүйн таны асуусан одоо тий ёс зүйн болон бусад төр мэдлэг мэргэжлийн ямар сургалтууд орох шаардлагатай юм бэ гэдгийг боловсруулах юм байна. За тэгэнгүүт хуульд бас нарийн процедур заасан байна. За нөгөө хороо маань ингээд сургалтын хөтөлбөрөөр боловсруулсан шүү дээ. Тэрний дараа шүүхийн ерөнхий зөвлөлтөө зөвшөлдсөний үндсэн дээр саналын авсны үндсэн дээр за улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч энэ сургалтын хөтөлбөрийг бол баталгаар заасан байна. Тэгэхээр бол цаашид бол энэ шүүгч нараа мэдлэг мэргэжлийн дээшлүүлэх ажил бол ийм нарийн шүүлтүүртэй ингэж явж иж бол хэрэгжих байна гэж одоо танд хэлэх байна. Ер нь бол яг энэ шүүхийн тухай шинэ хуулиар бол одоо шүүгчдийн сургалтын зохион байгуулах тал дээр бол ерөнхийдөө нэлээдгүй өөрчлөлтүүд орсон байна гэж ойлгож харж болох юм байна тийм ээ. Процедурын нэлээд тодорхой заалтууд орсон байна. Тийм. За баярлалаа, нэвтрүүлэг шууд явж байгаа. Үзэгч та бүхэн 72 70-5 утсанд холбогдож нэвтрүүлгийн зочноос сонирхсан асуултанд хариулт авах боломжтой байна уу? Байна. Сайн байна уу? Танд орой мэнд хүргэе. Та шууд нэвтрүүлэг толгойлоо. Энэ шууд нэвтрүүлэг үү? Шууд нэвтрүүлэг байна. Иргэдийн иргэдийн хэлтэй хэлье. Энэ шүүхийн сургалт шүүгчнэрийн сургалт бол яг хөө ингээд улс орон дэмжиж ингээд цаашаа боловсруулаад явах юм байна. Нэг байна уу? Байна. Таныг сонсч та яриад явчих шүү дээ. Хоёрт бол энэ ард иргэдийг шүүхийн мэдлэгтэй болгох нь ард иргэдийг хууль гэж ямар юм байдгийг сайн заа сургалж явуулах хэрэгтэй. Яг энэ ард иргэдийн шүүх мэтгийг хуулиа мэдгүй учраас маш их зөрчил байна уу? Байна. Таныг сонсч та яриа. Маш их зөрчил хэрэг төвөгт орж байна. Тийм учраас энийг бүр системтэйгээр бүгдийг нь ард түмэнд сайн сурталчлах хэрэгтэй. Шүүхийн чинь юу бол ойлгомжгүй, дэлгэрэнгүй биш. Юу вэ? Одоо овоо ойлгомжтой товчхон юу шийдвэрүүд гаргах юм байна л да. Сонсож байна л да би. За баярлалаа танд. Таны ерөнхийдөө асуултыг ойлгох. Тэрийг л одоо шүүхийн шийдвэрийг сайн мэддэг, таньдаг, хуулийг мэддэг болгож өгөх хэрэгтэй байна. За баярлалаа танд. Шүүгч нарууд яг вэ? Тэтэл цаашаа боловсруулаад дэвшүүлээ явчих. Энийг нэг анхаарал хандуулдаг. Зүйтэй саналыг дэвшүүлж байна тийм. Одоо орсноор бид нар бас их зорж бас мэдээлэл өгч байгаа сайхан онж асуужсэн танд бас талархъя. Таны асуултанд одоо хариулж хэлэхэд ер нь энэ шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийг иргэдэд хүргэх хэд хэдэн арга зам байдаг. Тухайлбал нэгэн одоо үндсэн арга нь бол манад бол хэрэгжиж байгаа. Та бүхэн мэдж байгаа одоо шүүх цэг эмэн гэдэг одоо сайт байдаг. Энэ сайтад өгч чинь Монгол улсын шүүхээс гаргасан одоо бараг 400-аад мянган ширхэг шүүхэн шийдвэрүүд байж байгаа. Энийг одоо иргэд бол чөлөөтэй нэвтрээд үзээд харах боломжтой. За энэ нөгөө нэг хэлбэр нь гэсэн шүү дээ. Хоёр дахь хэлбэр нь бас байна. За энэ яг хоёр дахь чиглэлийн үйл ажиллагаа цаашид манай хүрээлэн эрхлэх юм байна. Тэгээд дэлхийн улс орнуудын практикчдэр манай энэ шүүхийн хуульд орсон зохицуулалтаар бол цаашид хүрээлэн юу хийх вэ гэхээр энэ тал дээр шүүхийн шийдвэрүүдийн хураангуйг бэлтэнэ. За хураангуйг бэлдээд олон нийтэд түгээх ажлыг бол хийх юм байна. Тэгээ одоо бас л энэ саяны асуусан хүн бол үнэн юм ярьж байгаа л да. Бас үнэхээр мэргэжлийн биш, хуульч биш тийм хүн олон улс төр шүүхийн шийдвэрийг уншаад авах ойлголц бас тий хуульч уншаад авах ойлголц хоёр бол өөр байдаг. Тэгэхээр энэ бүгдийг хялбарчлах шүүхийн үйл ажиллагааг илүү иргэдэд ойртуулах үүднээс бол цаашид бид нар эрх зүйн ач холбогдолтой нэгдүгээрт, хоёрдугаарт за олон нийтийн нэлээд анхаарлыг татсан гэсэн ийм одоо шалгууруудаар бол шүүхийн шийдвэрүүдээ төвөрлөнө, онцолж аавна. За тэгээд энэ дээр бол одоо хураангуй байдлаар тойм бэлтгээд иргэдэд хүргэх юм байна. Тухайлбал одоо 10-20 хуудас шүүхийн шийдвэрийг тэ 2-3 хуудас болгоод ингээд иргэдэд хүргэдэг энэ өөрөө арга зүй болоод дэлхийн улсуудад бас хэрэгжээд явж байна. Энийг бол Монгол улсад нэвтрүүлэх ажлыг цаашид хүрээлэн маань хийх юм байнамаа. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол одоо иргэдийн эрх зүйн боловсролт гэсэн нэвтрүүлэг. Хууль хүчний байгууллагын хүмүүс одоо иргэдэд бас энэ эрх зүй, хууль эрх зүйн талаар бас мэдээллүүдийг холбогдох мэргэжлийн хүмүүсээс хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр та бид хоёр ч гэсэн одоо энэ шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн талаар бас иргэдэд одоо энэ байгууллагын үүрэг, чиг үүрэг тийм ээ бас сая 2021 оны 3 сарын 1-ээс хэрэгжиж байгаа Монгол улсын
шүүхийн тухай хуулийн талаар ч гэсэн бас ойлголтуудыг өгж байгаа. Тэгэхээр би аль болох одоо үзэгчтэй бас холбогдъё гэж бодож байгаа. За үзэгчтэйгээ холбогдъё байна уу? Танд орой минь дөрвий та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Сайн байна уу? Сайн байна уу? Та уучлаарай, та дэлгэцнээсээ жаахан цаатаа зогсчих. Тэгээ шууд асуултаа тавиа явуучих. За. За одоо таныг сонсч чинь та шууд асуултаа тавиа явуучаарай. За. Би энэ шүүхийн талаар бас баг зэрэг хохирч явсан хүнэлтэй. Жишээлх юм бол нөгөө нэг эвдрүүлэн зуушлах гэж юугаар ороод санхүүгийн маргааны талаар тэгээд эвдрүүлэн зуушлах чинь цаг хугацаа өгдөг юм байлаа. Тэгээд тэр маргааны одоо 3 жилийн өмнө тэгээд нөгөө эвдрүүлэн зуушлах тийм маань шүүгч нь 35 сарын дараа ирсэн чинь сарын дараа бас нөгөө шүүгч нас орсон байгаа юм чинь. За та шууд үргэлжлүүлээд асуугаа явуучаарай. Тийм тэгээд нөгөө шүүгч нас орсон болохоор чинь бид нэр юу яаж байгаа чинь нөгөө эвдрүүлэн зуушлахаар орохоор биш тэгээд шууд би ингээд 45 хоногийн дараа дахиад нөгөө хугацаа дуусчих байгаа байхгүй. Ингээд шүүгээр ороод маргаан таглагдаад ингээд санхүүгийн юм юу орж ирсэн. Иймэрхүү юмыг ер нь нэгдүгээр яах юм бол. За яг би энэ шүүхийн сургалт судалгааны талаар энэ Европ, арван Европын өндөр хөгжилтэй орнуудад энэ телевизийн нэвтрүүлэг, сошиалыг маш их ашиглах хэрэгтэй. Одоо жишээлбэл Германд бол би олон жил амьдарч байгаад 7 хоногийн бараг өдөр болгон шахуу шүүхийн нэвтрүүлэг гардаг байхгүй юу. Ингээд одоо юу гэдэг юм байгаа бараг энэ хүмүүс чинь хөдөө гадааны улсууд ингээ юуг ойлгохгүй шүү дээ. Бүх дандаа юм уншихгүй шүү дээ. Зүгээр энэ сошиал медиагаар дандаа нөгөө германууд бол нөгөө юугаа явуулдаг байхгүй юу? Сурталчилгаагаа бүр цагтай тэрийг үздэг, тэрэн дээр нь шүүх хурдан болж идэг бүр ингээд. Тэгвэл тэр бол тийм демо гэж ярьдаг шүү дээ одоо тий. Юу гэдэг одоо нэг хоёр хүүхэд хоорондоо маргалдсан бол замын хөдөлгөөнийг яасан бол бүр тийм цагтай. Тийм юм тэрийг үзчихээж хүмүүс ингүүл ингэдэг юм байж гэдэг юм маш ойлгож авдаг байхгүй. Тэрнээс биш нэг гарын авлага хийчгээд нэг цаас авчдаг хөдөөний хүнд нөгөөдг нь уншдагчгүй ингээд иймэрхүү юмнууд их байдаг. Тийм учраас энэ орчин үеийн сошиал медиа хөгжсөн үед бол та нар энэ сурталчилгааныхаа нэг телевиз радиогоор маш сайн явуулж хэрэгтэй. Хүмүүс бол тэрийг л хүлээх юм шүү. Таны ерөнхийдөө за баярлалаа танд. Бас энэ хүн бас өөрийнхөө саналаа хэлж байна тийм ээ. Бусад орны жишгүүдийг ч ярьж байна. Энэ бол манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн өрөөнд гэсэн эргэцэн хөтөч одоо энэ иргэдийн эргэцэн боловсрал гэдэг. Энэ мэтлэн бас одоо яг шүүхийн мэдээллүүдийг өгсөн хялбарчулсан маягаар одоо зохиомжлоо тийм ээ. Тухайн одоо шүүх асуудлыг яаж шийдэж байна, хохирогч яаж байна, эцэст нь яаж шийдэгдүү гэх мэтлэн бол олон жилийн явж ирсэн юм уламжилтаа. Тэгэхээр энэ хүн маань бас гадаад улс орнд амьдарч байгаа ирсэн хүн байна. Тэгэхээр бас манай эргэцэн хөтөч бас нэвтрүүлэг бол энэ тал дээр бас чиглэж ажилладаг. Гэтэ одоо яг энэ хүрээлэн байгуулагдсанаас энэ мэтлэн одоо оноод цаг үетэйгээ тийм ээ зэрэгцээд одоо сошиал ертөнцид одоо энэ телевизүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ мэтлэн бас хамтарч ажиллавал их зүйтэй юм болов уу? Аль болох иргэдэд ойлгомжтой хэлбэрчилсэн хэлбэрээр хүргээсэй л гэсэн саналыг хэлж явах шиг. Та бас тэгж ойлгосон тийм байна. Ааха. Бид нар иргэдийн эрх зүйн боловсролыг энэ дээшлүүлэх энэ хүрээнд бол манай хүрээлэнгийн чиг үүрэг нэлээд тодорхой заасан байгаа л да. Тэр нь юу гэхээр бид нар юуны өмнө бол яг энэ хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлнэ. За тэр нь юу гэхээр миний түрүү хэлсэн те одоо шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх замаар энэ шүүхийн нээлттэй ил тод байх тэр одоо асуудлыг бид нар сайжруулна. За тэр хэрээр иргэд яаж ийн гэхлээр өөр эргэцэн боловсралтай болдог. За энэ маргааныг ингэж шийдэж байгаа юм байна. Надад ийм маргаан учрвал би яах вэ гэ. Өөрөөр хэлбэл өмнөх шүүхийн шийдвэрүүд нь ийм байгаа шүү гэдэг одоо датабас үүсгээд тэрэнд нэвтрэх боломжийг хэлбэршүүлж яана л гэсэн үг юм л да. Тэгээд таны саналыг бас би анхааралтай сая сонссон. Ер нь бас эргэцэн боловсрал олгох төдийгүй түүнээс гадна шүүхийн сургалтад бас энэ арга зүй бол нэвтрэх ёстой гэж бас ярьдаг л да. Энэ бол нэлээд одоо мэдлэг мэдээлэл түгэх бас оновчтой арга гэж би үздэг. Цаашдаа бол сургалтад бол нэвтрүүлэх ёстой л арга нэг. За тэгэхээр энэ хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлэхээр очиж байгаа иргэд бол энэ хэргийг нухацтай сайн судалж уншаасаа гэж бас хүсдэг байх. Энэ тэгжил хүсэж байгаа тийм ээ асуудлыг шийдвэрлэхийн тулд. Тэгэхээр энэ шүүгчид судалгаа шинжилгээ сайн хийх хэрэгтэй болж таарж байгаа.
Тэгэхээр одоо шинээр батлагдсан шүүхийн тухай хуульд одоо шүүгчид хүрээлэнд шүүгч судлаачаар сууж болно, богино хугацаанд бол ажиллаж болно гэсэн тийм шинэ заалт орсон. Энийг та нэг дэлгэрүүлж яриад хэлж өгөөч, тайлбарлаж өгөөч. Тэгээ ер нь бол маргаанаа шийдвэрлэх гээд очиж байгаа, шүүхтэр очиж байгаа хүн болвол дотор тэгж бодох бах тийм ээ. Миний хэрэгийг сайн судлаасаа, сайн нятлаасаа, анхааралтай үзээсэй гэж л одоо хүсдэг баг. Тэгэхээр тэр утгаараа ингээ бодоод үзэхэр чинь шүүгч хүн чинь өөрөө цаанаа судлаач байж байгаа байхгүй. Судалгаа нь маш том ажил хийж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар өнөөдөр одоо тоо баримт мэдж байгаа статистик шүүхийн ачаал хэр байгаа вэ? Одоо жишээ хэлэх чинь нийслэлд иргэний хэргийн анхан шатны шүүгч байна шүү дээ. Жилдээ 344 одоо хэрэг шийдэж шүү дээ. Жилийн хэдэн хоног байдаг үлээ те. Тэгэхээр 340 одоо нэг тэр чинь амралтын өдөр ч орно. Тэгээ ингээ бодохоор чинь цаана нь одоо шүүгчдийнхээ зөвлөгөөнд суун нөгөө бүрэлдэхүүнтэй хурал байдаг шүү дээ. Тэндээ оролцсон. Тэгэхээр таны одоо тэр хурж ирсэн одоо хэрэг материалыг бас судлах ёстой тий. Энэ бүх одоо ажлын ачаал бол одоо хитэгдсэн байгаа. Манай шүүхийн систем. Тэр бол статистикээр өөрөө нотлогдсон. Тэгэхээр хүрээлэнгийн энэ судалгааны ажил иргэнд маань тэгэхээр маш чухал байхгүй. Иргэн хэрэг маргаанаа шийдвэрлэх гээд очиж байгаа иргэнд. Өөрөөр хэлбэл шүүгчийн ачааллыг тодорхой хэмжээгээр хөнгөлж өгөхийн тулд бид нар шүүгч нарын шүүхийнхаа захиалгаар судалгаа лавлгаа гаргаж өгнө. Тухайлбал одоо нэг маргаан хүрээд ирлэхэд энэ маргаанаар өмнө нь ямар одоо шийдвэр гарч ирсэн юм бэ? Одоо шүүгч маань захиалгаа өгнө. Манай хүрээлэн болвол тэрнийхэн дагуу одоо судалгаа мэдээлэл ингэж гаргаж өгөх жишээтэй. За түүнээс гадна судалгаатай холбоод ахад бас тодруулаад нэгэн зүйл хэлмээр байна л да. Хуульд нэг шинэлэг заалт орсон. Тэр нь юу вэ гэхээр анхан давх шатны одоо шүүгч нар дээдл нь 6 сарын хугацаагаар хүрээлэнд ирж ажиллаж болохоор одоо заасан байж байгаа. Тэр чин одоо ямар ач холбогдолтой юм бэ? Нэгдүгээр тухайн шүүгч нь судалгааны арга зүйгөө бол сайжруулаад аавна. Энэ хүрээлэнд мэргэжлийн байгууллага тогоонд орж ирснээр. Хоёрдугаар энэ байгууллага дотор чинь нөгөө шүүхийнхаа захиалгаар судалгаа хийдэг нөгөө хүмүүс ч ажиллаж байгаа шүү дээ. За харилцан туршлага солилцсон. Ийм одоо шүүгч өөрөө хөгжих энэ байгууллага нь одоо нөгөө захиалгаар ажиллаж байгаа тэр шүүгч одоо шүүхүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллахад ийм их хэрэгтэй зохицуулт орж ирсэн л дээ. Тэгээд 2022 оноос эхлээд тодорхой тооны шүүгч нарыг хүрээлэнд ирж одоо шүүгч судлаачаар ажиллах энэ нөхцөлийг одоо бүрдүүлж эхлэх юм байна. Энэ ажил бол эхлэх юм байна. Тэгэхээр бас аль талтай давуу талтай тийм ээ шүүгч маань өөрөө туршлага судалчих нь өөрийгөө хэрэгэн одоо тухайн материалтайгаа маш сайн танилцчих нь бусад шүүгчдийнхээ бас гол нэг иргэндээ үйлчлүүлэгчтэй бас маш давуу талтай болж энэ хүрээлэнгийн бас нэг давуу тал. Өөрөөр хэлбэл тэр шүүгч бол чадвараа ахиуллаад явж байгаа юм л да. Бас нэг мэргэжлийн үдэс нэг дэвшлүүлэх одоо бас нэг сургалт болоод ингээд явчихж байгаа тийм. Манай хуульчдын дундч болон энэ хууль дээр байдаг нэг нэр томьёо байдаг байхгүй юу? Шүүн таслах ажиллагааны чанар сайжруулах гэдэг. Энэ нь өөрөө цаанаа бол шүүхийн шийдвэр энгийнээр хэлбэл үндэслэлтэй тэ гарах одоо энэ асуудал байхгүй. Тэгэхээр цаад утгаараа хэн ийм одоо сайхан шийдвэрүүд гаргах юм? Хин ийм онцтой үндэслэлтэй шийдвэрүүд гарах юм гэхээр чадвартай боловсон хүчин л гаргана. Тэр утгаараа бол энэ тогтолцоо чи өөрөө бас их үр дүнтэй хэрэгтэй юм болоо гэж бид харж байгаа. Тийм байна. Би бас тэгж харж ойлгож байна. За үзэгчтэй холбогдъё. Байна уу? Таныг сонсож байгаа. Та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Байна уу? Та иргэдийн нэгдсэн боловсрол нэвтрүүлэгт холбогдлоо. Сайн байна уу? Сайн байна. Орой минь дүргээ. Би нэг юм асуух гэсэн юм аа. За таныг сонсож байна. Энэ шүүх яг ингээд тодорхой хэмжээгээр хараат бус гэдэгт та нар яг итгэдэг үү гэж би асуумаар байна л да. За та өргөжлөл өөр асуух зүйлүүд асууж болно. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар бол энэ шүүх хэвээ өөр гэсэн тийм юутай болмоор байгаа байхгүй юу? Тийм хууль одоо тодорхой хэмжээний сувгтай болчвол одоо юм бас нэг талаас хараат болох юм болов гэж бодоод байгаа юм л та. За баярлалаа танд. За бас л та бүхэн ажилладаг. Ерөнхийдөө бол ер нь яг энэ шүүхийн асуудал бол өөр их маргаантай их
асуудал дагуулдаг л да. Тэгээд аль болох иргэдэд зөв бодит мэдээллүүдийг ингээ хүргэж байгаасаа гэсэн саналуудыг л манай үзэгчид л ер нь тавиад байна. Тусгай суугтай байж болов. Зүгээр нэг мэдээлэл өгмөр юм л да. Яг энэ шүүхийн одоо үйл ажиллагаатай холбогдуулаад яг иргэнтэй холбоотой тал дээр нь ер нь энэ шүүхээр үйлчлүүлж байгаа одоо иргэн болвол бас нэг зүйлийг хүсдэг баг. Ямар нэгэн ялгуурлан гадуурхахгүйгээр миний хэргийг шийдээсэ тий тэнд Батторч гэдэг хүнээс үл хамаарч тий за энэ хэргийг бол адил зарчмаар шийдэж байгаасаа ялгуурлан гадуурхалт үл байгаасаа гэд. За энийг бол үндсэн хууль дээр одоо үндсэн эрхийг заасан байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан байгаа шүү дээ. Энэ цаана шүүхтэр ирэхээр яг ямар одоо асуудал байдаг вэ гэхээр ерөөсөө хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэдэг энэ байж байгаа. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэдэг чинь өөрөө тэр хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэгш байх тэр үндсэн эрх рүү одоо явж ордог тэрийг хангаж байна гэсэн үг л дээ. За энэтэй одоо манай хүрээлэн ямар одоо холбоотой байна гэхээр хүрээлэн ер нь үндсэндээ 3 төрлийн судалгаа хийхий. Тэрний нэг үндсэн гол том судалгаа нь бол манай энэ хүрээлэн шүүхэд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад зориулж бид нар судалгаа хийхий. За жишээлбэл одоо өрсөлдөөний тухай хуулийн юу гэдгийг 11-1-ийг хэрэгэлсэн хаана шийдвэр байна вэ? Баян үйлгийн юу гэдгийг өр хангаа ч юм уу нийслэлийн тэр дөрөвт ингээд шийдвэрүүд байж байна тий. За энэ хуулийг хэрэглэхдээ шүүх маань яаж тайлбарж дүгнж хэрэгэлсэн байна вэ гэд. Одоо шил энэ асуудлаар бид нар судалгаа хийх нь шүү дээ. Энэ цаана одоо хууль зүйн хувьд ямар очир холбогдолтой гэхээр эцсийн дөндөө бол нөгөө хууль хэрэглээний одоо тэр миний жишээ авсан өрсөлдөөний тухай тэр хуулийн заалтыг нэгдмэл байдлаар нэг мөр хэрэглэх тэр одоо үр дүнлрүүл чиглэж байгаа энэ судалгаа чинь. Тэгэхээр цаад утгаараа эн чинь өөрөө иргэн шүүхэр өөрчлөлөх гэж байгаа иргэн болвол ингээд яг ижил тэгш үйлчлэгээ аваад одоо гарнаа гэсэн үг байхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр та бүхэн бас ярилцах цаг өндөрлөх тунд өгсөн байна. Тэгэхээр ер нь бол хүрээлэн байгуулагдаад бол нэг сар гарan болж байна тийм ээ. Үйл ажиллагаа явуулаад. Тэгэхээр та түрүүнд хэлсэн судалгааг бол одоо шүүхийн хэрэгцээ шаардлагад үндэслэн хийнэ гэж. Тэгэхээр судалгааны эхний захиалга ер нь танаа дээр ирсэн үү? Та бүхэн ер нь шүүхүүдээс судалгааны захиалгыг бол яаж авч байгаа вэ? Ер нь цаашдаа хүрээлэнгийн хийсэн судалгааны тайлан ер нь олон нийтэд ил тавигдах уу? За сүүлийн асуултаас нь эхлэхэд манайх бол төрийн байгууллага төсвийн мөнгөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр манай хүрээлэнгийн гаргаж байгаа бүтээгдэхүүн буюу тэр судалгаа лавлагаанууд бол тэр утгаараа бол нийтэд ил байх хэвээр. За мэдээж хэрэг нөгөө төрийн болон хувь хүний нууцаас бусад тэр одоо асуудлаар шүү дээ тий ил байх хэвээр, ил тавигдана. За тэгээд энэ цаашдаа бол энэ хүрээлэнгийн үйл ажиллагаа бол үндсэндээ шүүгч нарын маань захиалга эрэлт хэрэгцээнд үндэслэх судалгаанууд хийгдэг. За яг бид нар энэ зорилгоор бол орон нутгийн юуны өмнө эхлээд орон нутгийн шүүхүүдтэйгээ бас энэ тандан судалгаа хийхээр ингээд төлөвлөсөн ажлууд байж байгаа. За тэгээд бид нарт одоо зөвхөн нэг сар гараад болж байна үйл ажиллагаа явуулаад. Тэгэхэд анхны захиалга ороод ирсэн байх жишээтэй. Өөрөө энэ захиалга авна гэдэг чинь бидний гаргаж байгаа тэр судалгаа бүтээгдэхүүн маань эзэндээ очиж хэрэгтэй байхын одоо нэг нөхцөл байгаа юм л да. Тухайлбал энэ захиалга гэх чинь улсын дээр чөхөө иргэний хэргийн танхимд бол нэг өмгөөлөгчөөс хүсэлт ирсэн юм байлээ. За энэ нэг иргэний процессын хуулиар бол тодорхой одоо заалт байгаа. Энэ дээр шүүхтэр нэг хоёрдмал янз бүрийн практик үүсэт байна. Энэ дээр тайлбар гаргаж өгөөч гэж хүсэлт ирсэн юм байлээ. За танхим иргэний танхим маань энэ хүсэлтийг авч үзээд ер нь энэ дээр бид нар судалгаа хийя. Шүүхийн практик ямар байна? Шүүхэд ямар шийдвэр гаргаж байна? Нөгөө хуулийн чинь заалтыг хэрэглээ те. Нэгдмэл хэрэглээ үүсэж гин үү? Янз бүрийн байдлаар хэрэгжилж гин үү гэд. Тэгэхээр бид нар энэ бол анхныхаа судалгааны захиалгыг аваад одоо ингээд ажиллаж байна. Эний одоо үр дүн нааштай гарнах гэж одоо найдаж байгаа шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн бас одоо ярилцах цаг ингээд өндөрлөж байна. Тэгээд шин тутам байгуулагдж байгаа шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн одоо хамт олондоос ажлын амжилтыг хүсье. Тэгээд маш олон одоо судалгаа шинжилгээнүүдийг хийж бас олон нийтэд бас мэдээллүүдийг хүргэж байна гэдэгт бид бүхэн итгэлтэй байгаа. Ингээд иргэдийн эрх зүйн боловсролд шууд нэвтрүүлэгт шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Отгон Чимэг оролцлоо. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.